Нутрийн хүмүүс тэднийг гурван эгч гэж нэрийдэг байсан. Тэд үргэлж хамт явдаг. Хинч тэднийг тусдаа харж байгаагүй. Зарим хөгсчүүл тэд шөнө бүр талд гардаг байсан гэж ярьдаг. Тэнд гал асааж, зан үйл хийдэг байсан гэдэг. Гэхдээ тэр зан үйлийг өөр хүн удирддаг байсан. Зурган дээр байгаа тэр хүн. Нутрийн хүн түүнийг бөө байсан гэж ярьдаг. Гэхдээ зарим нь тэр сүнс дуудах зан үйл хийдэг байсан гэж хэлдэг. Тэр жилүүдэд ойролцоох нутгаас олон хүн сургаггүй алга болсон. Хачирхалтай нь алга болсон хүмүүсийн зарим эд зүйл дараа нь талд олддог байсан. Утал, бүс, заримдаа хугацны хэсэг. Гэхдээ хүн нь хизээж олддоггүй. Зарим шөнө тоо талд 3 галаасан мөр харагддаг байсан гэдэг. Мөн газарт том тойрог шатаасан мөр үлддэг байсан. Хүмүүс хэлдэг тэр нь зан үйлийн тойрог байсан гэж. Гэхдээ хамгийн аимшигтай нь зарим хүмүүс тэр бөө сүүдэртэй ярьдаг байсан гэж хэлдэг. Заримдаа түүний ард 3 сүүдэр харагддаг байсан.